Хаврын сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ цаг мөчид эх орны нийслэл Улаанбаатар хотоос Мөнхбат Батуяа нарын зүгээс өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа эрхэм дотны найз мөнх төртөө зориулан цэцэг мэндчлэгийг минь сонгож чин сэтгэлийн сайхан үгсээ илгээсэн юм а. За мөнх төрийн хувьд өнөөдөр 40 насны төрсөн өдрөө нүүдэл хаус дээр ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа юм байна. Монголчууд 40 хүрсэн ир дөрвөө давсан ат гэж ярьдаг. 40 нас гэдэг бол одоо хувь болоод бие хүнийхээ хувьд гайхалтай сайхан төлөвшсөн ажил үүрэг одоо бүхий л зүйл дээр гялалзаж эхэлдэг ийм нас юм байна. Тэгээд за Стокгольм хот өнөөдөр маш дулаахан зуны улирал аль хэдийн айлчилсан байна. Тэгээд цэцэг навч дэлгэрэх ийм сайхан цагаар орчлон хорвоог онож мэндэлсэн. За шивэд улсад ажиллаж амьдардаг монголчууд дундаа нэр хүндтэй, найз нөхдийнхөө дунд түшигтэй, хөгжилтөө энэ нэгэн сайхан залуугийн мэндчлэгийг нь одоо хамтдаа уламжлая. За болроо цэцэг мэндчлэгээний энэ удаагийн эрхэм хүндтэй хүлээн авагч нь эрэгтэй хүн учраас цэцгийн баглаанда дэлхийн хамгийн алдартай Ликошто шоколад болох Антон Бергийг оролцуулж болов. За Антон Берг гэдэг хүн 1884 онд Копенгаген хотод өөрийн нэрээр нэрлсэн жижигхэн чихрийн дэлгүүр нээж тэндээс энэхүү алдартай шоколадны брендийн түүх эхэлсэн гэдэг. Эхэндээ уламжлалт чихэр амттан хийдэг байсан ч удалгүй өндөр чанартай шоколад үйлдвэрлэлд анхаарч эхэлсэн. За түүний зорилго нь хамгийн сайн түүхий дээр хамгийн дээд зэргийн амт гаргах байлаа. За 1901 онд бизнесийг нь түүний хүү Густо Берг үргэлжлүүлж брендийг илүү өргөжүүлсэн байна. За бүтээгдэхүүний чанараас сапаглаа бодол ихээхэн анхаарч шоколадыг тансаг бэлгийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн бөгөөд 20 дугаар зууны дунд үеэс Антон Берг дэлхийд танигдж эхэлсэн байна. За ялангуяа архитай шоколадаараа алдартай болсон. За 1957 онд тус компанид дайны хааны ордны албан ёсны ханган нийлүүлэгч болсон нь брендийн нэр хүндийг улам өсгсөн. За хожим 1988 онд Антон Берг брендийг Томс Группийн компани худалдан авч өнөөдөр энэ компани нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За ийхүү дэлхийн хамгийн алдартай Ликошто шоколадтай брэнд болох Антон Берг өнөөдөр 40 нас хүрч байгаа монгол залуугийн твэрт цэцэг болгон очих нэ. Down low, wanna see you move it 3 times in a row. Wanna see you drop the thing down low. Give them what they want, gonna give them all a show. Yeah, they drop the thing down low. Wanna see you move it 3 times in a row. Wanna see you drop the thing down low. Give them what they want, gonna give them all a show. Yeah. За самбацгаано энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Энэ сайхан хаврын өдөр Арва буудааны ганцхан ширхэг алтан зүүнний үзүүр тогтсон дугаар хүмүүний ховрхон заяаг болж хөс дэлхийд мэндэлсэн нэгэн сайхан залууг энэ тайзнаа хүндэтгэн залж байна. За өнөөдөр 40 насаа тэмдэглэж монголчууд 40 хүрсэн гэр дөрвөө давсан ат гэдэг энэ сайхан баяраа найз нөхдөдөө тэмдэглэж байгаа үрд чинь бидний эх орны зүгээс Улаанбаатар хотоос нэгэн сайхан мэндчлэгээ илгээсэн байна. Тэгээд цэцгийн багтааг нь хэлээд иргэршин хэлье. За тэгээд цахааг нь уншиж өгье. Мянган найзтай байна гэдэг гайхамшиг биш. Харин мянган хүн чиний эсрэг байхад хажууд чинь зогсох найз гайхамшиг гэдэг. Миний найз чинь бүхэл найзуудтай түшигтэй, зөв зөөлөн сэтгэлтэй хизээд нэг л зангаараа байдаг. Биднийхээ бахархал юм шүү. Хизээд ард нь насаалтаа таанг шиг байх хоёр найзаас нь төсөө өдрийн мэнд хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Гурван сайхан үртэйгээ, үзгэлсэн сайхан гэргийтэйгээ хамгийн хайртай хүмүүстэйгээ энэ хүү өдрөө мартагдшгүй сайхан өнгөрүүлээрэй. Хайртай шүү найз Мөнхбат Батуяа нарын зүгээс ээ. За тэгээд захидал хэлгээхийн хамтаараас мөнх төртөө зориулаад нэрээр нь гэж ганцхан хувь шүлэг бичүүлсэн. Тэгээд маш их урт замыг туулж ирлээ. Тэгээд мөнх төр гэдэг энэ шүлгийг уншиж өгье. Мөрөнгийн усгал шиг дөлгөөхөн мөнхийн тэнгэр шиг уужимхан найз минь өр зөөлн дулаахан сэтгэлтэй өндөр хангаа шиг эрийн түшигтэй насан үрдийн эрхэм нөхөрлөл нарны доор игнэшгүй учрал хайртай бүсгүүдээ ханийн тэнгэр хөөрхөн өстэй халуун ингэр төр ус минь төвшин байг төрөө анд минь төвшин бүү байг өнгө алаг хорвоогийн өнгийг цөм өшиглэж байг Ромын паб шиг голдож алхаад Брахын амнаас нарыг аврагee гэд төгсгөл рүүгээ жоохон залуугаа явтаа. Тэгээд 40 нас гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ сайхан цаг мөчид эрхэм дотны хүмүүстэйгээ баяраа тэмдэглэж байгаа өөрт чинь одоо Монгол улсад ажиллаж амьдарч байгаа найзуудаас нь ийм мэдчилгээ иржээ. Тэгээд сэтгэл ямар байна? Баярлалаа. Үнэхээр гинт юм байлаа.
гинтийн байлаа тэгээд найзуудаа яг толгомдаад ингээд нэр яг ингээд хэлэх юм олддгүй юм байна. Найзуудаа хайртай шүү. Баярлалаа. Найз нь хичээж амьдрнаа л гэж хэлээ даа тийм. Şarkı